Сайн байцгаана уу хүүхдүүдээ 4-р ангийн монгол хэлний баттал хичээл. Өнөөдрийн хичээлийн зорилго маань эхийг сонсож ойлгон дасгал даалгаврыг биедан гүйцэтгэх. Өмнөх хичээлдээ бид нар эхийг сонсонгоо уншиж исэн бол энэ хичээлдэр бүгдээрээ зөвхөн эхээ сонсох байгаа юм. Анхааралтай сайн сонсоорой. Амжилт Education Studio бүтээл. Зүрхнийхэн үгийг сонс. Хиндэж мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхэн үгийг чагна. Энэ бүлэгт эдлэн газруудаар явж уралдааны нэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг дунд ангид байхад багш нь том болоод юу хийх, ямар мэрэгжилтэй болохыг хүсэж байгаа талаар зохион бичлэг бичиж иргэж гэрийн даалгавар өгчээ. Хүү шүнжэнгөө сун нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай 7 худас дүүрэн юм бичжээ. Мөрөөдлийнхөө бүр нарийн жижиг хэсгүүдийг ч бичсэн байлаа. Тэрч бүхэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морд давхих талбайгч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхнийхээ үгтээ 7 худас зохион бичлэгээ багштан өглөө. 2 хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том тэг бас хичээлийн дараа надтай уулз гэж бичсэн байлаа. Хүү багшаасаа яагаад би тэг авч байгаа юм бэ гэж асуулаа. Чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй. Бодит байдалтай нийцэхгүй байна. Чамд мөнгө байхгүй. Чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна. Дараа нь сайн үйлдвэрийн адуу авах хэрэгтэй болно. Үүнийг хийн гэдэг чинь боломжгүй. Хэрвээ биелэгдэх бодиттой зорилго шинээр бичиж ирвэл чиний дүнг өөрчилж болох юм гэлээ. Хүү гэртээ ирээд баахан бодсны эцэст аавдан хэллээ. Тэгтэл аав нь "За хүү минь, үүнд чи өөрөө шийдвэр гарга. Энэ бол чиний хувьд маш чухал сонголт" гэлээ. Хүү хэдэн өдөр бодсны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулалгүй багштан өгөнгөө "Та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй. Би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй" гэлээ. Одоо тэр 200 га газартай адууны аж ахуйтай бас 1000 м квадрат талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй. Хиндэж мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхэн үгийг чагна. За, эхээ анхааралтай сайн сонссон гэж багш найдаж байна. За, хэрв эхээ ойлгоогүй ч юм уу те тодруулах зүйл гарвал буцаагаад гүйлгээд сонсоорой. За, энэ эхээс ойлгохгүй байгаа үгээ төл бичиг ашиглаад ээж аваасаа асуугаад өөрийнхөө маш сайн ойлгодог болсныхоо дараа бүх үгийг ойлгосныхоо дараа ихтэх дасгал даалгавруудаа гүйцэтгэн тийм үү. Одоо жишээлбэл морины зүчээ гэж яг юу гэсэн үг юм гэдгийг аав ээжтэйгээ хамтраад төл бичиг ашиглаад тайлбарлаарай. Дэвтэртээ. За, зохиолын эхлэл гол төгсгөл хэсгийн утгыг бичээрэй гэж байгаа. За, өмнөх хичээлдэр багшийн бодлогыг эхлэл гол төгсгөлийг нь үзүүлж исэн бол энэ хичээлдэр багшийн танарт бичиж өгөхгүй нэ. Тийм учраас ээж автайгаа ярилцаад өөрийнхөө дэвтэр дээр өөрөө бичих нэ. Эхлэл гол төгсгөл хэсэг гэж яагаад утга санааг нь бичнэ тийм ээ. Дүгнэн бичнэ. За, хүү зоримог шийдэмгий зан чанартай баталж байгаа хэсгийг олно гэж байна. За, А-дугаарт нь томоос том тэг авсан учраас хүү зоримог. Б-дугаарт нь зорилгоо тодорхой нарийн бичсэн учраас. В-дугаарт нь өөрийн мөрөөдлөө огт өөрчлөөгүй учраас. Г-дугаарт нь 200 га газартай адууны аж ахуйтай учраас хүүг одоо энэ дөрвийн аль нь болохыг мөн олж бичихнэ. За, дараа нь үргэлжлүүлээ, харъя, хэлий, хамъя гэдэг үгсийн хатуу зөөлний тэмдэг ямар үүргээр орсныг тодорхойлно.
бид нар хатуу зөвлөний тэмдгийн тусгаарлах ба зөөлрүүлэх үүргийг мэд үзсэн тийм үү? Ямар үед тусгаарлалтын, ямар үед зөөлрүүлдэг гэдэг зүйлийг та нар үзсэн байгаа учраас энэ маш амархан дасгал даалгавар байгаа. За, эхийг сонсоод өөрт төрсэн сэтгэгдлээ найруулан бичнэ. За, үүнийгээ 30-аас 50 үгэнд багтаан бичгэн шүү. Энэ эхийг сонсохоор яг чамд ямар сэтгэл төрж байна? Үүнээс өөрийнхөө яг өөртөө хэрэгжүүлэе гэж бодсон нь аль вэ? Тэр бүгдийгээ өөрийнхөө дэвтэрт 30-аас 50 үгэнд багтаа найруулан бичнэ. За, бид нар мэдээ бэлтгэх талаар үзсэн. Ямар мэдээний сонины мэдээтэй танилцсан, зурагтын мэдээ үзсэн. За, энэ өгүүлэлт гарч байгаа хүү байгаа тийм үү? 7 хуудас дүүрэн өөрийн мөрөөдлөө бичсэн хүү байгаа. За, энэ хүүгээс сурвалжлах бэлтгэснээр сэтгэж мэдээгээ бичнэ. За, чи одоо өөрөө сэтгүүлч болох нь шүү дээ. Чи сэтгүүлч болох нь. Бид нар хичээл дээр янз бүрийн зүйл болдог. Янз бүрийн мэрэгчлэлтэй хүн болдог тийм ээ. Бид нар зохиолч болдог. Тэгвэл өнөөдрийн хичээл дээр бид нар сэтгүүлч болох нь. За, сэтгүүлч болоод энэ хүүгээс ярилцлага авч байгаагаар чи тэгвэл энэ хүүгээс юу мэдхийг хүсэж байна. Гэрийнхаа хин нэгнийг аавыгаа ч юм уу, ээжигээ ч юм уу тийм ээ. Аль хин нэгийг энэ хүүгийн оронд байлгаад бас ярилцлага авч болно, сурвалжлага авч болно тийм ээ. За, тэгээд сонины маань мэдээ маш олон мэдээлж гэнэ үү, ярилцж гэнэ үү, сурвалжлага байна уу гэд бүгдээрээ маш олон төрөл өгдөг. Эднэрийнхээ бодож санаад одоо энэ сурвалжлагт мэдээтэй холбоотой биднэрт номон дээр маань сурахч дээр манаас мэдээлэл байгаа. Энэ бүгдийг үзээд мэдээд үнийгээ сурвалжлага болгож дэвтэртээ бичих нэ ээж автайгаа хамтраад. За, өнөөдрийн маань хичээл ийм маш товч бөгөөд тодорхой хичээл байгаамаа. За, идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.